Сангийн бас энэ ерөнхий сайд хоёрт одоо хоёуланд нь хандаж хэлэхэд нийслэлийн асуудлыг одоо нэгдсэн улс гэж ярьж байгаа бол онцгой анхаарч явахгүй бол өмнөх оныхоо одоо зардлаа дараагийнхаа он руугаа шилжүүлж яваад байна гэдэг хуулийн зөрчил гараад байна гэдгийг энэ төсвийн доктортой байдлын зөвлөлд өгнөд байгаа. Энийг онцгой анхаарч ажиллахгүй бол 3 компаниас 200 сая төгрөгийн тэтгэмж авдаг 15 туслагтай засгийн газраар ярих юм бол эдийн засгийн хөгжлийн сайд, сангийн сайд, шадар сайдуудыг нийлүүлснээс том эрх мэдэлтэй нэг дарга жишээлхэд нийслэл дээр байгаад байгаа. Энэ дээр онцгой анхаарал хандуулж ажиллахгүй бол улсын төсвийн алдагдлаас их хэмжээний алдагдлыг нийслэл дээр үйлдвэрлэжээд байна гэдгийг бас онцгой анхаараарай. Энэ захин хөгжлийн яам бол яг 20 их найт 20 тэрбум төгрөгийг бас ингэж нөгөө хугацаа очруулж бүртгэн энэ төр гэдэг дээр бас нэг жоохон онцгой анхаарч ажиллахгүй бол би хэлээд байгаа шинэ аудитын тайлан дээр байгаа тоо. Аудитын тайлан дээрээс л асууж байгаа. Баярлалаа. За. Сангийн сайдаас нэг зүйл асуучих сансан дээр. Энэ компаниудын гүйцэтгэлийг нодлон урд жилийн компаниг гүйцэтгэл хийсэн гүйцэтгэлийг энэ жилийн төсөв тавьсан хөрөнгөнөөс нь хасаад байна гэдэг энэ ямар очиртай юм? Сангийн сайд. За өнгөрсөн оны санхүүжилтээс 286 тэрбум төгрөгийн санхүүжилт шилжиж орж үлдэгдлээсэн тэр нь оны ихэнх санхүүжилтад дууссан. Одоо энэ оны шинэ шилжиж явж байгаа хөрөнгө оруулалтанд суусан хэмжээгээр л явж байгаа. Түүнээс ямар нэгэн тийм аж ахуйн нэгжийн тухайн төсөв үлдээр заасан санхүүжилтээс нассан тийм ойлголт бол байхгүй. За төсвийн тухай хуулиараа л явж байгаа. Төсвийн хуулиараа л. За. Эрдэс 5 толгой 33 их найдтай холбоотой асуудлыг хариулъя. Хариулах юм байна уу? За, тэгийн тухай хуулиараа энэ төсвийн захирагч нар, сайд нар ер нь сууж байгаа л да. Бид нар чинь одоо давхар дийлгэгчээр одоо засгийн газрын Улсын хурал засгийн газар бол хамтааш одоо давхар дийлтэж яваад байгаа. Тэгээ аль алийг бас бодолцох юм харагдаад байна. Ер нь бол суулгах хэрэгтэй шүү. Бид нар бол шаардлага тавьж байгаа. За. Намын сайд алийг хариулах юм. 4 номер. За. За 4 номер. Засгийн газрын хэрэглэх газар тэргүүндээ дараа бацдаг цогтоотор гишүүний асуултанд хариулъя. Эрдэс 5 толгой компани эрх бүхий байгууллага ногдол ашиг хуваарлахаар шийдвэр гаргасан тохиолдолд төрийн өмчөд ногдох ногдол ашигын орлогоос Эрдэнэс 5 толгой компани болон Эрдэнэс Монгол компани түүний нэгдэлд хамаарах төрийн өмчийн оролцоотой бусад аж ахуйн нэгжүүдийн хооронд ус өөр авлагыг суутхан тооцохоор зохицуулсан. За гэвч энэхүү зохицуулалт нь бодитоор хэрэгжээгүй 2022-оос 23 онд л төрд ногдох ногдол ашигын 3.4 орчим их найт төгрөгийн урт хугацаат үр төлбөр санхүүгийн тайлан байгаа. За Эрдэнэс Монгол нэгдлийн дотоод үүссэн дотор нь хоорондоо үүссэн өөрийг тооцоо нийл суутхан тооцох ажлыг бол 26 онд эхний ээлжинд 1.9 их найтыг хийхээр төлөвлөө ажиллаж байна.